Би тэрийг бол жишээ нь одоо Данзааруулж Ноён хотгтыг бол Европоор очиод үзэж хараад театруудаар яваад үзэж хараад тэгээд ингээд тэндээс төршлөө хөрөнгөлүүлээд ирээд шийдсэн гэж би бодохгүй байна. Урагшаа Би тэрийг бол хутагт гэдэг хүнтэй холбож тайлбарлах тийм байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс ингээд энэ биеийн ингээд урд өмнөний говьд ингээд дорны говьд байж яасан ч гэлээ гэсэн. Оюун ухааны хувьд өөрөө биесээ гараад одоо тийм оюун ухааны аялал хийгээд Европын театруудаар яваад энэ тайзны засалж юм билээ тэр шийдэл мэдлэмийг ингэж хийд юм байна гэдэг юм ингээд оюун ухаанаараа болгоосон байхыг бид нар одоо өгөөсгч чадахгүй баталж чадахгүй. Ягаад гэвэл эн чинь ноён хутагт хүн байхгүй юу? Хувилгаа хүн байхгүй юу? Эн чинь бурхан шишний талаас харах юм бол 10 газрын одоо хэдэгч газрын бодис адвайн тийм хүн байхгүй юу? Тэгэд энэ хүн бол үлхэн биесээ өөрийнхөө одоо оюун санааг сүнсийг гаргаад тодорхой хугацаанд гаргаад тэгээд тодорхой орон зайд явж байгаа буцаагаад өөрийнхөө биеийн дотор ороод ирээд ингээд босоод ирэх боломжтой тийм чадaltaй хүмүүс байхгүй. Тийм учраас би бол морь унаад тэмээ өсөг хөтлөөд Европоор дэмэтэнээд тэгээд театруудаар яваад тэрийг туршлага хөрөнгөлүүлээд үзээд ирсэн гэж бол тийм намтар заримч тийм юм алга.